皆さんこんにちは。モンゴルからのみんです。ウランバートル市では皆さんのご覧通りビルばっかり建っていますが、なんとこちらのビルの中では、自然の中にいるかのような動物園ラウンジができたそうです。動物園ラウンジとはどんなところなのか、今回の番組でご紹介したいと思います。どうぞご覧ください。動物園ラウンジがこのビルの中です。この施設の中でですね、自然環境、動物園をどのふうに作ったのかとても楽しみですね。それではこちらの動物園の設立者バッチョノさんです。まず、なぜこちらの動物園のラウンジをこちらで作ろうと思ったんですか？理由は何ですか？За ерөөдөө нөө багасаа амтантай их хөөрх өссөн. Тэгээд ер нь ингээд яг өөрөө залуу одоо яг ингээд Монголд яг юм залуучууд ингээд одоо юу өнгөрөх, чөлөө цагаа өнгөрөх орчин бас их хомс байгаа. Тэр үүднээс ер нь 5-6 жилийн өмнө яг энэ амтантай зүйл лаунж нэг юм аккурантай ч юм уу, загастай ч юм уу юм ойрхон лаунж юм кофе шоп нэг хайг өсөлттэй болсон. За тэгээд сод жоохон нэг 5-6 жилийн өмнө ингээд бодож байгаа л яг энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байгаа. そもそもこちらの動物園のラウンジの特徴は何ですか？ Манай монголчуудаас хамгийн их дуртай үйлрэл 100 гэж бийс бодоод байдаг. 100 болохоор юм бүхэн ингээд уужраал ингээд нэг хүн орж ирэхэд стресс ядаргаа их тайлдаг шүү дээ, тэ. Тэгэхээр манад орж ирэхээр яг нэг 100-ны халуунд бол амар амьсгалтай. За тэгээд мөн ингээд хоёр талаараа шуутай учраас яг юм шууны шимээ сонсоод бас суугаад их тохиромжтой байгаа. Бус лаунжууд бол яг амьтдуудаараа яг хамгийн их онцлог гэж явж байгаа. Ягаад тэгэхээр ширээн нүртэл доороо амьд загастай, хоёр талаараа яг амьд шуунуудтай. За тэгээд орж ирээд хүн мэдээж яг байгаль байгаа юм шиг. Яг энэ чиглэл нь бол яг бус лаунж, кофе шопоос хамгийн их давуу талтай гэж бусдаас ялгарч байгаа гэж бодож байгаа. こちらの動物園ラウンジではヘビやカメレオンをはじめ約13種類の魚と6種類のオウム、合わせて約50匹の鳥たちが暮らしています。各デスクには異なる種類の魚やテラリウムが配置されており、お気に入りの空間を選んでゆっくりと過ごすことができるのです。こちらのラウンジに来たお客さんがどんなことを体験してどんなことを感じてほしいですか？ За хамгийн их яг нэг юм яг одоо манай Улаанбаатар ямар их стресс хүндтэй байгаа вэ? Хүн байгальд орж ирээд ямар юм кафег авдаг үлээ те. Манад орж ирж байгаа хүмүүс бол ерөөдөө яг нэг юм ой модонд ороод ирсэн юм шиг байгальд ороод ирсэн юм шиг кафег авахлах зорилготой. За тэгээд аль болох байгалийн дуу чимээг үе чууны жиргэг сонсуулах, хүний стресс ядаргааг тайлбарлах хамгийн их дургуй зорилготой явж байгаа. За одоо ингээд манай ингээд лаунжид ирсэн хүмүүс яг ингээд шуу ингээд давхар харахаас гадна одоо ингээд ширээгээр нэг хамилон бүрүүл барьж үзэх ч юм уу. Хүн хүний онцлог байгаа л да. Хүмүүс яг нэг хоол идчих бас хажууд ингээд амьтандаа байгаас жоохон тухгүй байх байгаа л да. За эсэргээр амьтанд ажилладаг хүмүүс ингээд манай одоо байнгын үйлчлэгчтэй болсон одоо хоёр хос байгаа. Өглөөд орж ирээд ингээд могоогоо бариад ингээд 2-3 цаг ингээд кофе уугаа ингээд могоотойгоо суучдаг. Яг энэ хүний онцлогоос хамаарат амьтандаа хурж болно, хүрхгүй юм ч байгаа. Манайх бол бүх талаараа нээлттэй. Тэгээ хурж үзэх зорилготой юм байл бүгдээ нүргэж үзэх зорилготой байгаа. Яг ингээд стрессгүй, тайван үед юм ногоон өнгөтэй байдаг. За унтж байгаа юм уу ингээд өөр амтнаас айсан үедээ өнгөө өрчлөөд хар бараа өнгөтэй болдог. Хүрээд үзэж байна.じゃあ触ります。Тэр бас нэг хүүтэн тустай юм та. За тэгээ нэг могоотой адилхан бас өндгөлдөг, өндөх гаргадаг. Тийм. За тэгээ энэ гөрүүлүүдийн ер нь эрүүд нь ер нь арай удаан насалдаг. Охтууд нь ер нь эрүүдээ одоо нэг 2 жилийн наан нас гүйцэдэг байгаа. За тэгээ ちなみにバッチョノンさんがこういうですね動物と関わる時気持ちは
どうですか？ Гоё шүү дээ. Яг ингээд өөрөө яг тийжээж байгаа яг энэ амт одоо яаж өсч хүмүүс болж байгаа одоо ингээд бүх процесс энэ хамт байдаг учраас тэгээ хооллоо тарах твэр хэр авч ийн өөр хоолоор хооллол ямар байна гэдэг ингээд бүх л юм ингээд аягүй сонирхолтой. Тэгээ нүдийн усан харах юм бол ингээд камер шиг ингээд нэг зүг рүү харддаг. Ингээд эргэлдээд ижидэг. Тийм онцлогтой яг Монгол байдгүй амт учраас одоо манай Монголд байгаа ингээд манай үйлчлүүд биш нар бас аягүй сонирхож байгаа. Яг тэгэхээр Монгол амтан биш учраас харь зүйл амтан болохоор 私もそのカメレオンをテレビでは見たことがあるんですけど、実際見ていてですね、色がすごくかっこいいですね。で今ちょうど安定しているところと言ってですね、すごく緑色というかすごく鮮やかな色ですね。すごく最初触るときはちょっとびっくりしましたけれども、どんどんですね慣れてくると触れそうですね。多くの動物園では動物に触れることができませんが、こちらでは動物たちと直接触れ合い、一緒に写真を撮ることができます。このように動物との距離がぐっと近くなり、日常ではなかなか体験できない貴重な時間を過ごすことができます。Барьж үзэх хүсэлтэй хүн байвал бариулж үзэх үү? Тэгэх үү. Тэгээ. Ямар санагдаж байна? Яг амралтын өдрөө ажлын өдрөө ингээд хүмүүс хүн багтаа байдаг учраас хурж үзье гэсэн үндэнд өрн үзүүлчихдэг. このようなビルばっかり建っているウランバートル市の中ではこのような自然環境ができたことはすごくありがたいことですね。午前中は子どもたちを連れてくるお客さんが多く見られます。それではこちらのラウンジに来たお客さんの感想を聞いてみたいと思います。 Гараад иш өрчих. За. Ямар санагдаж байна? Ямар Тайтай. Охин маань ерөөхдөө аяг сонирхоод фэйсбүүкээр анх удаа хараад тэгээд ингээд яг нэг байгальд ирсэн юм шиг тийм сэтгэл төр зүгээр харахад ер нь тиймээс гэхгүй. Тэгээд яг очиж үзээгээд тэгээд өчигдөр ирээд зөндөө очролж байгаа. Тэгээд өнөөдөр хичээл тараад ирсэн. Ирсэн чи ямар вэ? Ер нь яг ингээд бодит байгальд ирсэн юм шиг тийм мэдрэмж төрд юм байна. Айгүйх шуунууд ингээд дуураад тэгээд загаас этэр харахад бас айгүй сонирхолтой л байна. Шовоонод гоёсэн. Янтан байж үзэх нь бас гоёсэн. Анх фэйсбүүкээр харсан. Тэгээд нөгөө сонирхолтой санагдаад ингээд ийм орчин нөгөө орчинтой газар юусэн байдгүй шүү дээ өөр. Тэгээд хоёр охиноо нөгөө ингээд амтд үзүүлээ. Тэгээд сонирхож ирсэн. Ингээд яг байгальд байгаа юм шиг. Тэгээд одоо ингээд шуудын чимээ. Тэгээд нөгөө хүүхдүүд бас нөгөө ингээд байгальд гараад яг ингээд ойроос харж чаддгүй шүү дээ. Тэгээд ирсэн. Гоё юм. 午前中は子どもたちと一緒に食事を楽しめる穏やかな空間。そして夜になると大人たちがカクテルを片手にくつろげる落ち着いた雰囲気に。時間帯によって違った楽しみ方ができるのもこのラウンジの魅力です。それではこちらは動物園のラウンジですので、こちらのラウンジならではのカクテルを味見してみたいと思います。ここには2種類があってですね、これはブルードラゴンといってスプライトが入っているものですね。それでは味見してみたいと思います。すごくさっぱりした味で、スプライトが入っているので少し甘みがあって美味しいです。
これはオレンジの味がそのままして、ちょっと酸っぱいけど結構飲みやすいですね。私はオレンジが好きなのでこれも好きですね。お好みです。こちらのラウンジはですね、昼の12時から夜中の12時までやってるので、友達同士でカクテルを楽しみながら、時間を過ごせるのもいいですね。また窓から見るとですね、これはウランバトル市なのでビルばっかり見えるんですけれども、ここに入ってくると緑ばっかりで、鳥の鳴き声が聞こえてすごく落ち着きます。こちらのズーラウンジはオープンしたばっかりなんですけれども、今までですね入ってきたお客さんを見て、やっぱりこの動物園のラウンジをオープンしてよかったと感じたところはありますか？ Иргэд айгүй гоё сэтгэлтэй байгаа. Манайх нэгэд одоо 20 тонж байгаа. За тэгээ үйлчлүүлэгч чинь тоо жилээс нь одоо өдрөөс өдөрт ихсэж байна. Бид ч айгүй гоё санагдаж байгаа. Тэгээ хүн болгон орж ирээд иргэд айгүй урам үг хэлж байгаа. Залуучууд юм нээсэн байна. Оюутнууд ингээд юм нээсэн ингээд тэр үгнээс нь урамшаад одоо дараагийн бас нэг арай өөр чиглэлээр нэг юм салбарууд нээгсэн бас их бүрэн ихтгэлтэй болж өгч байгаа. バチョンさんのですねこれからの目標夢は何ですか？ Би өөрөө биологи агнуур зүйчгийн мэрэгчлээ. За мэрэгчлэрээ ерөөхдөө яг Монголд яг боловсон өвчин билээ. Яг энэ одоо манай Монголд одоо устж үгүй болж байгаа тархас нускаараа хомсож байгаа ан амьтдыг хамгаалаад яг нөгөө одоо ингээ монголчуудаа зөвөр ойлгуулад энэ амьт ийм ач тустай, энэ амьтыг устгах хориотой гэсэн яг тиймэрхүү яг энэ амьтны чиглэлээр ерөөхдөө цаашдаа болон хөгжүүлээд явах зорилготой байгаа.今回の番組ではモンゴルの観光地であるゼーサン丘の近くにできた動物園のラウンジについてご紹介しました。皆さんいかがでしたか？番組についてご意見ご感想があればこちらの宛先までメールをお寄せください。それでは次回の番組までさよなら。